2026 оны Дакар раллигийн этап 3 Алуула хотоос Алуула хот. Уралдааны зам 422 км, дайсан 244 км. Уралдааны нийт замын 58% нь хайрга, 38% нь илс, 11% нь хадгархаг зам байна. Нийт тамирчдаа амжилт хүсье. За өнөөдөр Дакар раллигийн уралдааны стейж 3 буюу этап 3 амжилтаа өдөр өндөрлөж байна. За өнөөдөр манай тамирчин маань бол тун амжилтаа урдаж орж ирлээ. Өнөөдрийн одоо результат бол бид бүхэнд бол бас айгүй одоо омогшил хөө те прайд хөө бахархал төрж илөө. Тэгээд бол Монголоос бол маш олон хүн залглаа. Айгүй олон хүн мессеж бичиж байна. Тэр болгоны одоо дурдаад тэхүү тэгсэн ч гэсэндээ бид бүхэн бол тэмцээн болоо дөнгөж эхэлж байгаа тийм ээ. Маш олон өдөр байгаа учраас ерөөсөө энд бол бид бүхэн төслийн баг. За мөн ялангуяа манай тамирчин бол бардах бас болоогүй. Бид нар бол энийг хүсээгүй. Бидний тэмцээнийг дуусгах, энэ тэмцээний ард гараад ингээд бөөндөө ингээд байж ахыг хүсэж байгаа. За өнөөдрийн замын хувьд ерөнхийдөө ямар шүү гэв? Эхний хагас бол гайгүй хурдан өнгөрсөн. Хүмүүс яг төр цагт би очиод нийлээд зөв зам руугаа ороод тэгээд яг малын мотыг авраг гэдэг 34. Тий. Тэгээд яг тэрний ард нь ер нь яг гой наалтаал явсараа дундын байран дээр ирсэн. Тэгээд яг дундын байрны сая гараад 34. Тэгээд би Йоханнес Барбасаа. Тэгээд 34 бүтээ нэг хуруу иргээд тэгээд буцаа зам дээр ирээд зөв талуугаар Барбасаа ирээд тэр хоёр 34-нд буруу тийшээ Барбасаа нь ийшээ барай өөр тийшээ би замаа зөв болоод яваад. Тэгээ гой сугарсан энэ. Тэгээ тэрнээс айгүй бартаатай зам уншихад сайн хүндрэлтэй болоод замын урс үер болцсон. Тэгээ тэрэн дотор мотоцикл нь өмнө нь бол мөр байхгүй. Тэгээ ер нь гараач бараацаа хаач явахгүй бол амар хүндрэлтэй байлаа. Зарим газар зогсож байгаа яг гараацаа бүр яг харж байгаа. Тэгээ бартаа ихтэйсэн болохоор гарны ачаал сүүл рүүгээ энэ гар ачаал авч чадхаа болж ирээ. Хороонууд нь тавьчих гад байна. Тэгэл одоо бид бүхэнд маш олон өдөр байгаа. За би физиологийнхаа юмыг бас нөөх хэрэгтэй. Энэ бол ерөөсөө тактикийн уралдаан тийм ээ. Хин бас survive хийж, хин одоо олон өдөр гавнаж, хүчээ гавнаж явсан нь одоо хожно гэдэг бол Хикмачи-сан одоо манай төслийн бараг зөвлөх гэхүү тийм ээ. Хикмачи-сан бас нэлээд тусалж ирсэн. Тэгээд өнөөдөр бол ингээд сая тооны бол хэлж байна. Маш одоо трипи навигац дээр бол амар асуудалтай байлаа. Lost time маш их хугацаа алдлаа гэж тэгж байна. Өнөөдөр бол өдрийн хувьд бол бас чанга өдөр болсон байна. За тэгээд тамирчин маань өнөөдөр замын дунд одоо янз бүрийн одоо юу гэдэг мотоциклийн эвдрэл гэмтэлгөө за мэдээж одоо навигац өчтөр бол асуудалтай байсан шүү дээ тийм ээ. Навигацны асуудалгүй явахад ерөнхийдөө боломж юу хэр байгаа юм шиг харагдаж байна тийм ээ. Яг хөө тэгээд ингээд яг жигтгэн л явах хэрэгтэй юм байна. Хурдан явах гэхээр алдаа гаргаж унчаад байд. Яг ихэд ингээд жигтгээд өнөөдөр угаасаа угшаа уралтан гэж хаашаа уралтан гэдэг бодолтой угаасаа гарцсан. Хаан сүн гүйцэн гэдэг. Гараа л явж хатьяа намайг гүйцсэн тэгээд гүйцэлээ гэл. Тэгээд яваалс би ямар ч өнөөдөр газартахгүй л гэж бодож байсан. Яг нэг сайн нэг айж хуулсан. Би гайгүй л өмнөх уналтуудаа бодвол гайгүй унсан. Тэгээд ер нь бол яг би яг Шил унахгүй яг л унахгүй л авах хэрэгтэй. Тэгвэл яг би хаацаа аюу гоё орж. За үзэж байгаа үзэгчдээ өнөөдөр NTV-гийн шууд дамжуулалтад Дакар раллигийн 48 дахь эдишнийг NTV төлөв шууд дамжуулж байгаараа энэ жил маш онцлог жил болж байгаа. Тийм учраас одоо NTV-гээр дамжуулаад нийт спонсоруулалтаа тийм ээ. За ивент тэтгэж хамтран ажиллаж байгаа газруудаа хандаж өгүүлж. За мэдээж нийт спонсоруудаа маш их баярлалаа. Тэгээд нодлон 2025 оны эхний Абу Дабиос эхлээд 2 Абу Даби, Марокко, Дакар энэ 3 уралдаанд намайг дэмжсэн
спонсор байгууллагын ах нартай маш их баярлалаа гэж хэлбээр байна. Мэдээ маш олон хүн байгаа. Тэгээд бүгдээр миний спонсоруудыг харж байгаа бах тий. Бүгд маш их баярлалаа гэж хэлээ. Тэгээд одоо өшөө дахиад уралдаан маань ер нь бол өнгөж эхэлж байна. Тэгээ одоо маргааш марафон дээ тий. Тэгээ ер нь бол яг уралдаан ингээд ер нь яг өөрийнхөө темпийг олох хамгийн чухал юм гэж бодлоо. За өнөөдөр замын хэцүү хэсгээ түрүүн одоо жишээлбэл Ловизигийн обууд 3 ингээд ангаацсан тий. Дугуун ингээд ядсан юм. Чиний өдөр нь өнөөдөр дугуун дээр асуудал гарав. Дугуй урд дугуйн дундын байран дээр яаж хөгцсөн, онгоцсон, мүүсэн дунд төрсөн ухаажсэн тэгэл. Тэгээ одоо яах вэ? Тэр чигээр чулуун дээр астайхаа явуул гайгүй хөвөл удаал. Чулуугаа астайхан тойрчих шиг бол тойрчихгүй. Зарим тойрч чадахгүй дайрхав дайраа тэгээ. Юу нэг ингээ ангаацсан явчихлаа надад. Газ жоо айгаал урд дугуйнаас айжлаад хаяаны хараад ерөнхий эргэлтийг харцаад за ерөнхий хэлбэр нь байна. Ховн том болцоо байна гэж тэгэл яваад ирлээ. За. Окей, өөр хэлэх юм байна шамд. Өөр тэгээд мэдээж намайг бас зүгээр дэмжижсэн бүх хүмүүст маш их баярлалаа. Тэгээд энэ спортыг ойлгоод дэмжиж байгаа та нартай маш хайртай шүү. Баярлалаа гэсэн да. За үзэгчдээ маш их баярлалаа. 48 дахь удаагийн Дакар раллид уралдаж байгаа. Тал нутгаас Дакар төслийн тамирчин, Монгол улсын гавьяа тамирчин, олон улсын хэмжээний мастер АСТ мотокроссын аврах Эрдэнэлгийн халин болтыг та бүхэндээ хуваалцууллаа. Өнөөдрийн маш урт өдөр өнөөдрөөр манай тамирчны хувьд өндөрлөж байна.